Милан Кортино 2026 өвлийн 25 дугаар наадамд оролцсон баг тамирчид эх орондоо ирлээ. Гүйлтийн цанын төрөлд олон улсын хэмжээний мастер ач удрах ариун тунгалаг нар өрсөлдснөөс тус бүр 3 зайд уралдаж, ач удрах скатлианы төрөлд 75 тамирчнаас 55, ойрын зайд 95 тамирчнаас 81, 10 км-ийн зайд 113 тамирчнаас 85 дугаар байр тус эзэлсэн. Олон улсын хэмжээний мастер ариун тунгалаг эхний тэмцээнтэй үнжиж, хоёр дахь тэмцээндээ 89 тамирчнаас 68, 10 км-ийн зайд 111 тамирчнаас 83 дугаар байр эзэлсэн. Түүнчлэн уулын цанын төрөлд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Ариун Бат 38 дугаар байранд шалгарсан юм. 11 аймгийн 43 суманд цагаан зузтай, 13 аймгийн 47 сум цагаанаар зузурхуу байна. Тодорхойлбол Баян Үлгийн Хөвсгөл, Төв аймгийн Тус бүр 1, Увс аймгийн 10, Сэлэнгийн 9, Завхан болон Өвөр хангай Булганы Тус бүр 5 сум, Ховдын 3, Дархуул аймгийн 4, Дорндын 2 сумын нутгаараа цагаан зузтай байна. Цас их хэмжээгээр орж хүүтэнтэй хавсрахыг цагаан зуд гэдэг. Мал сүрэг бэлчих аргагүй болж, үс сэжээлэр гашигдан сутарч, улмаараа тарах хүч муутай нь олноор хоригддог байна. Захим хаяа доктортой хөгжүүлж, видео шууд бичлэг хийх зэргээр идэвхтэй ажилдаг онлайн дэлгүүрүүд хүмүүсийг заллах явдал гаргах болжээ. Тодорхойлбол онлайн шоп ажилуулдаг Че гэх этгээд Сарчны баяраар хямд буйдан гэр ахуйн барааны захиалга авна гэх нэрээр 55 сая төгрөг залилсныг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлж баривчлаад байна. Ховор амтны жагсаалтад орсон хүрэн баавгайг хууль бусаар агнсан явдал Баян Үлгийн Цэнгэл сум Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалтын газарт гарлаа. Хэрэгээг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 1-р сард илрүүлжээ. Хүрэн баавгайн экологи эдийн засгийн үнэлгээ нь 12 сая 450 мянган төгрөг. Үүнийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг төлөвлөж 10-аас 40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэгнэ. Өнгөрсөн хоногт Булган, Дорнод, Завхан, Өвөр хангай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 9 аймагт цас орж засаар шуурлаа. Үргэлжлэн 26-27-нд Хөвсгөл хинтийн уулсаар, 28-нд нутгийн зарим хацраар, 3-р сарын 1-нд нутгийн хойд хэсгээр зас орж засан шуурга шуурна. Энэ үеэр салхи секундэд 6-аас 11 м, Алтайн улирхаг нутаг, Арцбогдын Өвөр хоолой, Говьтал хээрийн нутгаар секундэд 15-аас 17 м хүрч ширүүсэж шороо шуурга шуурхыг анхааруулж байна. Брэдийн Улаанут хотод энэ зүүн асар том навч бүхий үзэсгэлэнтэй цэцгэлдэг авраг мотыг тарихаар бэлтгэж байна. Павловны химээх уг модны үрсэлгийг хотын ойд суулгах юм а. Тус мод нь өтгөн цэцгэлдэг бөгөөд навчин тормсог зөөлөн. Нэг улиралд 3-аас 5 м хүртэл ургадаг байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.